Сайн байцгаана уу? Золиос зургийн нугалгийн багш Хүслэн байна. Өнөөдөр 6-аас 12 насны хүүхдүүдийн 5 дахь хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор төл мал зурж сурах болно. Үүндээ Монгол зургийн арга техникийг ашиглан өөрсдийн гэсэн зохиомжоо хийх болно. Хичээл эхлэхээс өмнө бяцхан зөвлөмж хүргэе. Бүгдээрээ ингээд өмнөх хичээлээс эхлээд мольберттэй, сандалтай, тэгээд планшеттэй зурж байгаагаа. Тэгээд энэ дээрээ хэрхэн суух талаар зөвлөгөө өгсөн. Тэгээд энэ нь болохоор мольберт болохоор өөрөө дээшээ доошоо хөдөлдөг. Тэгээд энийг болохоор өөрийнхөө нурууны өндөр тааруулна шүү хүмүүстээ. Ингээд суугатал энэ маань яг харааны түвшинд бол байна. Гар маань ингээд хитрхи дээшээгээ чихлэх ёсгүй, доошоогоо тонгох ёсгүй шүү. Ерөөсөө яг тэгшин суугаад энд байх хэвээр. За зураг хийцгээе. Бид өмнөх хичээл дээр дүрсийн зохиомжийг хэрхэн авах талаар үзэгчэл үзсэн байгаа. Харин энэ удаагийн хичээлээр болохоор дүрсийн зохиомж гэхээсээ илүүтэйгээр амьтныхаа хөдөлгөөнийг хэрхэн гаргах вэ? Хэрхэн донж төрхийг нь гаргах вэ гэдэг дээр анхаарах болно. За. Одоо бүгдээрээ эхлээд цаасан дээрээ гол тэнглэхийг татна. Бид энэхүү тэнглэг татснараа зохиомжийнхоо ингэж энэ голд нь дүрсээ яг ингээд голлуулахгүй тулд зохиомжийн алдаа хийхгүй тулд энийг ингэж дүрсээ хувааж харж байгаагаа. За одоо бүгдээрээ амьтныхаа дүрсүүдийг байрлуулах болно. За багшийн өнөөдрийн зохиомж болохоор дөрвөн бэрх буюу одоо 5 хошуу малын дөрвийнх нь төл малыг зурцгаах болно. За эхний амьтан маань энд байлна гэдэг ихэд бүгдээрээ хайрцгийг нь дүрслэнэ. Багш нь бол өрчлөд бэлдсэн амьтныг хөдөлгөөн хараад зурж байгаа учраас ингэж шууд зурж байгаа шүү. Та бүхэн өөрсдийнхөө зохиомжийг дуртай хөдөлгөөнөөрөө дуртай амьтнаа зурж болох байгаа. За энд хоёр дахь дүрс маань. Ерөнхийдөө бас бид ингэж дүрсээ хайрцаглаж гаргаснараа одоо бидний хичнээн амьтан зурж гин үү, хүн зурж гин үү, өөр ямар нэгэн дүрс зурж гинэ хамаагүй бүгдээрээ л дүрсийн зохиомж байдаг учраас бас ийм хайрцаг чухал байдаг шүү. Ингэснээрээ бид амьтныхаа хөдөлгөөнийг хайрцаглаж гаргах, зөв дүрслэх, мөн зохиомжоо зөв гаргах. За одоо ард нь асад харагдаж байгаа хязгаарыг тавиад өгье. Бид энэ зурагтаа ингээд Монголын уламжлалт ахуйг дурсалж байгаа учраас ерөнхийдөө Монгол зургийн арга техникээс баг зэрэг хослуулан усан будгаар зурх болно. За тийм учраас ардаа болохоор Монгол зургийн уулыг дүрслэх болно. За ингээд ерөнхий дүрс маань гарчлаа. Одоо болохоор за багшийн зохиомжинд болохоор энэ хамгийн голд байгаа дүрс маань болохоор унаг. Энэ болохоор ишиг, хонь, тэмээ гэсэн дүрсүүдийг тавьсан байгаа. За ерөнхийдөө бүгдээрээ амьтнаа зурахтаа энийг бас л дүрс гэж харан хүн зурж эхлэхдээ эхлээд бөөрийнхий зурдаг шиг одоо амьтныхаа толгойг эхлээд бөөрийнхийгээр гаргачих. Дараа нь их биеийн маань хэсгийг болохоор мөн бөөрийнхий гэж үзээд голд нь ингэж холбогч хүзүүгэн. Эхлээд бүгдээрээ зураас юм дүрсүүдээр амьтныхаа хөдөлгөөнийг гаргах байгаа шүү. Ингээд эхлээд толгойгийн зураад, хошуугийн зураад, чихийн зураад гэх хөөгд явчих юм бол энэ маань анатомийн алдаатай болоод харахад их эвгүй харагдах болно. Ерхөөдөө бид ч гэсэн анатомиг ингэж яг зөв зүйтэй бол зурж чадахгүй нь бол маш хэцүү зүйл. Тийм учраас ядаж хөдөлгөөнийг нь харьцааг зөв гаргах хэрэгтэй. За энэ унагны маань урд хоёр хөлний хэсгийг мөн адил бөөрийнхий дүрсээр зурх болно. За хоёр хөлийг маань ингээд шулуун зураасаар тэмдэг. Бид бүгдээрээ нэгэн талыг Монголын уламжлалт ахуй амьтан зурж сурж байгаа юм чинь бэлэн зураг хараад тэрнээсээ дүүрээд зураарай. Тэгэхгүй санаанаасаа зураад хийвэл ерөөсөө хөвчихгүй. За тэгээд ингээд энэ маань усан модгийн цаас болохоор бас нэг олон давхарлаад иж болохгүй. Тийм болохоор маш бүдэг аль болох зөв
дүрсээ гаргахыг хичээгээрэй. За энэ уянуудын маань ясан том учраас энийг ингээ бас муу бөөнийхий дүрсээр дүрсэлж байна. Тэгээд эндээсээ нарийсаа дэргээ өргөсөж байгаа гэж тооцоолоод. За мөн 12 хөл маань эндээс хүүхдүүдээ нэг юм анзаарахад энэ маань мэдээж амьд хэмжээ. Хүүхдүүдээ эндээс нэг юм анзаарахад ингээд амьтан маань ерөнхийдөө тэг шинтэй байгаа шүү. Ингээ уртлын 2 хөл маань адилхан урттай, хойдлын 2 хөл маань ч гэсэн адилхан урттай. Тийм ээ. Толгой маань ч гэсэн ингээд хажуугаар нь ингээ хуваах юм бол хоёр тал маань ингээд яг тэг шинтэй байдаг. Энийг бас сайн бодолцож зураарай. Ингээд толгойг нь хаашаа харж байгаагаас нь хамаарат гол тэглэгийг татчих юм бол энэ хоёр талыг нь тэнцвүүл зурхад их амархан болдог. За энд нь хоёр чих нь байна гэж бодно. Ерөнхийдөө төл малууд маань болохоор яг нас бий гүйцсэн амьтныг бодвол толгой нь нэлээд том байдаг. Яг энийгээ санаад бүгдээрээ хөрд амьтан зурцгаая. Одоо эхний амьтнаа ерөнхийд нь дүрсийг гаргаж гүйцсэн учраас хоёр дахь амьтнаа мөн яг адил энэ дараалалаараа зурх болно. За одоо багшаагаа зурхыг харцгаая. За ингээд хоёр дахь дүрслэгцэн амьтан болохоор ишиг байлаа. Ишигний маань хөдөлгөөнийг ингээд сонгосон учир нь болохоор ишиг шиг наадан тоглоно гэж бид нэр ярьцгаадаг. Ишиг маань маш сахилгагүй амьтан байгаа. Тийм учраас ингээд тонгочж байгаа дүрсийг нь дүрслэлээ. За одоо гурав дахь амьтан маань хураг. За одоо цаана нь болохоор ботго дүрслэх болно. Ботгыг болохоор сууж байгаагаар дүрсэлсэн байгаа. Яа гэвэл тэмээг маш тайван амьтан гэдэг. Бид иймэрхүү амьтан зурах зохиомжтой болохоор ерөнхийдөө амьтныхаа характер буюу зан турхийг нь илтгэсэн хөдөлгөөнөөр дүрслэх юм бол зураг маань илүү амьтай, бодтой, чамтай хүүрнэх боломжтой, өгүүлэмжтэй болж болно. Бид эхлээд бүгдээрээ ерөнхий дүрсүүдээ гаргасныхаа дараа амьтдынхаа зан авирыг илүү тодтогсон дүрсүүдийг зурх болно. За ардаа ингээд уулаа дүрсэлсэн байгаа. Энийг болохоор Монгол зургийн арга техникээр Монгол зураг дээр дүрслэгддэг уулнуудыг зурж байгаа хэлээ. Энэ нь болохоор ерөөсөө ингээд юм тийх шигтэй давтамж ихтэй уулын зураг байгаа. Энийг та бүхэн 3-аас 6 насны хүүхдүүдийн хичээл дээр зурж байгааг хараад туурайгаа зураарай. Бид ер нь өмнөх зохиомжууд дээр анзаарсанчлан одоо ингээд гол дүрсүүд маань байрлсан байгаа хэдий ч одоо энд байгаа зайг болохоор энтэйгээ холбогдох мөн гоё дүрсүүд дүүргэж өгснөөрөө зохиомж маань илүү баялаг, сонирхолтой болдог гэдгийг мэдэж авсан. Тиймээс эндээ юу дүрслэх маань та бүгдийн маань хэрэг. Багшийн хувьд болохоор энд маань цэцэг навч хүүснээгөө дүрслэх болно. За алсад байгаа энэ тэнгэрт болохоор нарыг цацрагтай зурх болно.
Монгол зураг маань бусад улс үндэстний уран зургуудаас маш ялгаатай, бэлэгдэлийн чанар их байдаг. Мөн хээ дүрсүүдийг маш баялаг ашигладаг онцлог байдаг. За ингээд ерөнхий зохиомж маань бэлэн болсон байна. Одоо бүгдээрээ балруулаараа хөнгөн балруулдаад илүү тодорхой гаргах нямбай хэсгүүдээ дахин зурх болно. Бүгдээрээ хамгийн түрүүнд энд нь ингээ хайрцаглаад зурсан байгаа. Энийгээ сайн балруулаарай. Энэ маань ингээ харагдах шаардлагагүй дараагийн зохиомжинд маань хэрэг болохгүй учраас. За одоо бүгдээрээ нарийн дүрсүүдээ илүү наривчилж зурх болно. Бүгдээрээ эхлээд бүтцийг нь гаргацсан учраас ерөөсөө хүрээлээд утгатай бэлэн болгоно. Та бүхэн унгааны зураг ингэхдээ бүр яг бодит унгааны зургийг сайн харж тал талаас нь харсан зургуудыг ажигласны эцэст өөрийнхөө унгаыг зураарай. Духан дээр нь ийм цагаан хийтэй зурх болно. Та бүхэн өөрийн ч гэсэн дуртай зүсмийнхаа морийг дүрсэлж болно. Машинын хувьд болохоор духан дээрээ саран хийтэй. За одоо харин ишигний маань онцлог болохоор дөнгөж ургаж байгаа ивэр. Энийг нь баг зэрэг зураад магадгүй бүгдээрээ аманд нь яргуу зуулгачих. Тэгэд гол нь ишигний манд хөдөлгөөн шүү дээ хүүхдүүдээ. За хоньны манд хувьд болохоор хурганы манд хувьд болохоор ингээд пивсгэр ноос нь хамгийн гол онцлог шинжин. Бүгдээрээ хоньоо цагаан өнгөтэй хундан цагаан хонь зурх болно. За одоо харин ботгоны манд хувьд болохоор сууж байгаа намлаг төрх мөн бүхэн дээр цацаг мөн ер нь өөр амьтдыг ч гэсэн ярихдаа ботго шиг том үстэй гэж ярьдаг. Тийм учраас ботгоныхоо нүдийг нэг онцлон том зураарай. Будахад дараа нь эргэлзэх тэнэлзэх зүйл байхгүй гэж бодож байвал зургаа бүгдээрээ будаж эхэлцгээе. За бид дүрсүүдээ будаж эхлэхдээ болохоор эхлээд ерөнхий ингээд нэг амьтнаа нэг дүрс гэж бодоод
тэр дотроо нь орох байгаа шүү. Багш нь энэ зураг зохиомжоо сонирхолтой байлгах үүднээс зүсмийг нь одоо ишгэ гэхэд ягаан өнгөөр бодъё гэж бодсон. Угаасаа ямааг бас их ягаан хөнгөтэй гэж бас ярьдаг. Тэрийг нь хэтрүүлэг ашиглан ягаан өнгөөр бодох болно. Бүгдээрээ энэ цагаан хургаад зурхтаа ерөнхийдөө цагаанаар нь үлдээж болохгүй юм мэдээж тодорхой хэмжээний сүдэр байгаа учраас энийг саарлаар бол зурхгүй. Тэгээд энийг болохоор баг зэрэг цэнхэр өнгө мөн гэр хэсэгт нь баг зэрэг шаргал өнгө өгсөн тохиолдолд тийм ноосны дулаахан илжтэй өнгө гарах болно шүү. Ингээ анзаарч байгаа бол ер нь баг зэрэг ийм сүдрийн тод өнгөнүүд ингээд өгөөд яваад байгаа. За энийг 2 дахь дахиад давтаа явна. За баг зэрэг шаргал өнгө. За ингээд таглаж явах явцад эхний маань шиг маань хатсан байна. За ингээд багш нь одоо ингээд зураг ажигласан чинь энэ зохиомж маш настай алдаа гарсан байна. Гарсан байж гэж багш нь өөрөө алдаа гаргачлаа. Энэ нь болохоор ишиг маань ингээд хүлэн гараа явчлаа. Багшныхаа гаргасан алдаа нь болохоор ерөөсөө энэ скотчоо тооцоолж үзээгүйгээр хөлийг нь зурсан. Энийгээ одоо бүгдээрээ форматтаа оруулж бодох болно. Хэрэв та бүхэн миний зургийг хуулж зурж байгаа бол энэ алдааг анхаараарай. За одоо дээрээс нар ирж байгаа гэж бодоод хамгийн түрүүнд хатсан байгаа ишгийнхаа дээр дахин ягаан өнгөнөөсөө сүүдэр хэсэгт нь ингээд сүдрийг тавиад өгөх болно. Энээгтээ огцон бараа сүдэр бол тавьж болохгүй. Маш зөөлөн уусааттай яг саяныхаа явсан шиг. За бүгдээрээ хамгийн анх нөгөө нэг бүтцээхаа ингэж өөрийнхөө байгуулт хийсэн. Тэрийгээ эргэн санаад тэр болгоныхоо сүдэрт бүтцээхаа дагуу сүдрээд явах юм бол
Зураг маань илүү бодтой, биетэй болгоно. Бүгдээрээ мөн ингээд зураг бодохдоо амьтдынхаа энэ уюуд дээр их ач холбогдол өгөөрэй. Мөн дүрсээ нямбайлж бодохын тулд төгсгөлүүдийг нь сайн анхаараарай. Их биеэ зурчаад одоо энэ сүүл, чих, хошуу, мөн доотлын туурай. За бүх амьтд дээр энэ татагдана. Маш чигт биернийхээ үзүүрээ татна. За одоо бүгдээрээ илүү жижигхэн биерийг сонгоцгоё. Ингэж контрлохдоо бүгдээрээ нүдийг нь хамар, тэгээд мөн амийг нь тэгээд энэ төгсгөлүүдээ маш сайн нямбайд үржлэх болно.
За харин хонин дээр болохоор ийм бүрхий ийм доошоо дугуурсан дүрсүүдээ наасыг нь дүрслэе. За бүгдээрээ энэ мэдчлэн доор нь цэцгээ зурцгаана. За бошийнхын хувьд одоо энэ удаагийн хичээлээ ингээд дуусгая. Бүгдээрээ доор нь мэдээж нөгөө алдарт гарын үсгээ зурцгаана. Гэтэ нэг юм үлдсэн юм ч гэсэн ямбаа зурсан юм шиг гарын үсгээ маш ямбаа зурцгаагаарай. Гарын үсэг маань ерөнхийдөө нэг хүний нүдэнд өртөх ёсгүй. Тэгээ бас нүдэнд сааттай байх ёсгүй шүү хүмүүстээ. Гэтэ зохиомжинд ч бас зохиомжийн нэг хэсэг болж байгаа тохиолдолд бол өөрөөр яригдана. Харин бидний энэ тохиолдолд бол маш цэвэрхэн дүрслэх хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн хичээл дээр Монгол зургийн зураг дээр ажиглагддаг контрийг сурлаа. Мөн амтны дүрс зохиомж хийлээ. Тэгэхээр баяртай.